За сайн бацгаана хүүхдүүдээ 12 дугаар ангид төгсөж байгаа ахлах ангид төгсөж байгаа нийт одоо Монголд бол нэг 40 орчим мянган улсын хэмжээнд бол хүүхд залуучууд байна. Статистик том мэдээллийг харахад бол тэдгээр хүүхдүүдийн 10 орчим хувь нь 4 орчим мянган хүүхэд л нэг жил ямар нэгэн байдлаар тэтгэлэг, зээл, тусламж, дэмжлэгээр бол олон улс болон дотоодын ихтэй сургуулиудад бол бас суралцдаг юм байна. За бусад хүүхдүүд бол төдийлөн тэтгэлэг авч чаддаггүй. Тэгэхээр нэгэнт одоо сургуулаа төгсөж байгаа хүүхдүүд бол аль болох тэтгэлэгтэйгээр олон улсад сурах юм бол өөрийнх нь ирээдүйд хэрэгтэй одоо суралцж байгаа бүх зүйлүүд дээр хэрэгтэй маа. Энэ хэрэгтэй зүйл дээр зориулаад тэтгэлэгтэй сурын урайтаа сурын цэг эмэн гэдэг платформыг та бүхэн зориулж хөгжүүлсэн юм аа. За манай энэ платформд бол одоогоор дэлхийн шилдэг 52 дээд ихтэй сургуулиудын мэдээллүүд бол 9 орны одоо хуваагдаж орсон байна. За Америкийн нэгдсэн улсаас ахуулаад хамгийн шилдэг сургуулиуд, шилдэг коллежууд тэр бүх зүйлүүдийнх нь бол мэдээллүүдийг бол багтаасан байна. За мөн одоо бусад улс орнуудын коллежуудын мэдээллүүд бол бүгд нэгтгэж ингэж орсон байна. За жишээлбэл одоо та бүхэнд зориулаад за Америкийн нэгдсэн улсын шилдэг коллежийн нэг Билмарын их сургууль гэдэг сургуулийн талаарх танилцуулгыг за 1950 онд үүсгэн байгуулагдсан 3971 оюутантай за олон улсад бол 762 дугаар эренбэлэгдсэн байгаа. Нийт сургалтын хөтөлбөрийн талаарх, сургуулийн талаарх за бакалавр дээр одоо ямар төлбөр төлдөг, зээл бас тухайн сургууль нь тэтгэлгээр хэдэн төгрөг өгдөг, сургалтын төлбөр бүтнээрээ хийдэг, байр хоолны зардал ойролцоогоор хэд гардыг, хураамжууд, даатгалууд ямар гардыг, шинэ оюутан ямар боломжуудтай байдгийг, санхүүгийн тусламж, урамшууллыг яаж олгодгийг, за тэтгэлэг мөнгө урамшуул болон шагнал, грантуудыг ер нь бас хэрхэн оруулдгийг, оюутны зээл, тусламжууд яаж ордгийг гэх мэтчлэнгээр за мөн одоо энэ тэтгэлэг авж байгаа оюутнууд хүүхдүүдэд бол бас тамирчид одоо тайлант буюу тийм илүү тийм чадхтай тийм хүүхдүүдийг бол олон улс бас сургуулиудаа тэтгэлгээр авдаг, холбогдох утас дугаар, вебсайт гэх мэтчлэн сургуулийн талаарх одоо ингээд бүх мэдээллүүдийг бол шууд сурын цэг эмэн гэдэг вебсайт руу ороод одоо бүх сургуулиудын талаарх мэдээллүүдийг бол хайж олох, өөрийнхөө мэдээллийг нэмэгдүүлэх бүрэн боломж нь бол нэгдсэн байна. Ингээд тэтгэлэгтэй сурын урайтаа сурын цэг эмэн гэдэг платформ руу 10, 11 дугаар анги, 12 дугаар анги, ялангуяа 12 дугаар ангийн төгс ангийн хүүхдүүд бол орж мэдээлэл аваараа. За зөвхөн өөрсдөө мэдээлэл авах биш, аав ээжтэйгээ эцэгчүүдтэйгээ хамтарч орж энэ платформыг ашиглаж өөртөө тэтгэлгийн бүх боломжуудыг ойртуулаараа та бүхнийг урьжийн сурын цэг эмэнд зочлоороо.